За Монгол Улсын засгийн газар улсын их хурлаар өнгөрсөн оны 12 сард мал амтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. За хууль маань 6 сарын 1-ээс хэрэгжинэ. За хууль хэрэгжснээр мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаж Монгол улс мал эмнэлгийнхаа эрүүл мэндийн хяналтыг Монгол төр гартаа авнаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд за орон даяар 5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл малын урьдчилан сэргийлэх ажиллагааг эхлүүлэхээр шийдвэр гаргалаа. За ингэснээр бүх орон даяар малынхаа вакциныг, малынхаа суулгах туулгыг, малынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хийдэг болж хэвшүүлэхээр шийдвэр гарлаа. За энэ шийдвэр гарснаар Монгол мал эрүүлжиж, за монголчууд бид малынхаа эрүүл мэндийн хяналтыг Монгол төр гартаа авна гэсэн үг ээ. За энэ ажлын хүрээнд малынхаа вакциныг бид нэр 5 сарын 1-ээс 5 сарын 20 хүртэл хийдэг. Мөн дархлааг дахин 9 сарын 1-ээс 10 сарын 20 хүртэл хийдэг. За мөн энэ хүрээнд угаалга, зуулга, за мал үржүүлгийн ажлуудыг бас энэ хугацаанд хийдэг ажлыг хийхээр төлөвлөж шийдвэр гаргалаа.